Мөнхийн Баянгал компани нь 2007 оны 2 дугаар сард анх үүсгэн байгуулагдав. Бүгд найрамдах хятад улсын барилгын материалын корпорацийн анхны олон улсын барилгын стандартын дагуу цементийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжим. Мөнхийн Баянгал компанийн цементийн үйлдвэр нь Монгол улсын Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт 7 дугаар зорилгын нийт 108 га газарт байрладаг ба төслийн нийт хөрөнгө оруулалтын хэмжээ нь 858.7 сая юанд хүрчээ. 这个蒙兴水泥是这个中国建设集团在蒙古国投资建设的一家这个全资的这个水泥厂。那么这家企业呢是这个2007年在乌兰巴托呢这个注册成立。该工程呢总投资呢这个美元1.4亿美元人民币9亿多元那么工厂呢这个从投产以来，这累计生产水泥240多万桶累计生产水料呢这个160多万桶。Тус компанийн үйлдвэрт төлөвлөсөн дотоод барилгын зураг төслөөс гадна газар зүйн байршил болон усны чанарын нөхцөл байдлаас хамааран 375 га газрыг үйлдвэрлэл болон барилга байгууламжийн талбайг нөхөн сэргээхийн тулд ногоон бүс болгох буюу хүнсний ногооны хүлэмж, морины жүчээ, хиймэл нуур зэрэг экологийг хамгаалахад зориулж ашигладаг. Мөнхийн Баянгал компанийн цемент төсөл нь бүрэн хэрэгжиж үйл ажиллагаагаа явуулах нь Монгол улсын барилгын салбарт түлхэц болохоос гадна орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, татварыг нэмэгдүүлэх, мөн Монгол Хятад хоёр улсын харилцааг бэхжүүлэх хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд нөлөөлөх болно.